Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр миний надтай хамт sort хийж сурцгаая буюу надтай хамт 90 бит сурцгаая гэдэг цувралын дараагийн хичээл үргэлжлэж байна. За тэгэхээр өнөөдөр бидний сурах алгоритм юу вэ гэхээр selection sort гэдэг нэртэй эрэмбэлдэг алгоритм байна. За тэгэхээр хэдүүлэнд нь ямарваа нэгэн тоон array өгөх нь байна тийм ээ. Тэгэхээр энэ тоон array-ийг багаас нь их рүү хэдүүлээ эрэмбэлэх нэ. За тэгэхээр selection sort дэлхийд дээр маш олон сортын одоо алгоритмууд бол байгаа. Одоо heap sort, quick sort, selection sort, insertion sort, бидний өмнө үзсэн bubble sort гэх мэтчсэн те энэ олон иймэрхүү алгоритмууд байгаа. За тийм энэ олон алгоритмуудыг мэдснээр ерөнхийдөө яг мэдээж амьдрал дээр бол бид нэр selection sort-ыг үз нэх амар ашиглаад байхгүй. Гэтээ энэний санаагаар бодогддог бодлогууд бол бас аюул их байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм утгатай байх нь байна. За selection sort яаж өгдөг юм бэ гэхээр хамгийн ихний мэдээж элементээс ихсэн 9-өөс ихсэн хамгийн ихний элемент. Одоогор бидний мэдээд байгаа хамгийн бага элементүүд 9 гэдэг. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ 9-ийг авчираад тавьчихсан. Энэ бол хамгийн минимум бидний олсон одоогор байгаа юунаас бол хамгийн минимум нь бол 9 байна те. За дараа нь хэдүүлээ 1 рүү шалгастаа хийлээ. Одоо 9-ийг хэдүүлээ сонгоод авцсан шүү дээ. Яг тэгвэл хоёулаа хэдүүлээ энэ одоо дөрвөлжин дотор бичигдэх хамгийн ихний тоог нь л гоо. Тэр хэдүүлгийн зорилго юу вэ гэвэл одоогор байгаа энэ дотор энэ нийт array дотор байгаа хамгийн бага тоог нь хэдүүлээ олох гээд байгаа гэсэн. За тэгэхээр дараачийн 1 гэдэг бол ойлгомжтой. 1 гэдэг бол 9-өөс бага тийм ээ. Тийм учраас хэдүүлээ. За 9-ийг буцаагаад тавьчих. Одоогор бидний мэдж байгаа хамгийн бага бол 1 гэдэг тоо байна. Энэ array дотор байгаа тийм ээ. Энэ massive дотор байгаа хамгийн бага тоо бол 1 гэдэг тоо байна. Дараа 8-ыг шалгасаа 8 бол мэдээж 1-ээс бол их. Тийм учраас энэ бол минимум болж чадахгүй. Дараа нь 2-ыг шалгасаа минимум болж чадахгүй, 7-ыг шалгасаа минимум болж чадахгүй, 3-ыг шалгасаа минимум болж чадахгүй. За яг ижирхэн 6, 4, 5 дээр бол яг ижирхэн лог гүйцэжсэн шүү дээ. Тэгээд хэдүүлээ дараа нь юу хийх вэ гэвэл хэдүүлээ энэ 1 гэдэг тоог хамгийн бага гэдгийг мэдчихэж байгаа юм чинь хамгийн уртл тавиач тавих хэрэгтэй шүү дээ. Array-ха тий хэдүүлээ багаас нь их рүү sort хийж байгаа, багаас нь их рүү эренбэлж байгаа учраас. Тийм учраас хэдүүлээ хамгийн ихний одоо нүдэнд байгаа элемент буюу 9-тэй солилцоо их нэ. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ temp дээр 9-ийг аваачаа тавьчих. Тэгээд хэдүүлээ 1-ийг хамгийн ихний юун дээр аваачаа тавьлаа. Дараа нь 9-ийг энэ 1-ийнхаа байсан байранд тавьчихсан. Одоо эндээс хэдүүлээ харахад хэдүүлгийнх нь хамгийн ихний элемент бол эрэмблэгдсэн зөв байранд очсон. Харин 2 дахь элементээс одоо хэдүүлээ дахиад шалгахтай их юм. 2 дахь элементээс array төгсгөж хүртэл хэдүүлээ шалгахтай их нэ. За 9-ийг одоогор бидний мэдж байгаа хамгийн бага элемент бол 9 те. Энэ портт байгаа энэ хэсэгт байгаа хамгийн бага элемент бол 9 гэдгийг одоохондоо хэдүүлээ мэдэн. За дараа нь хэдүүлээ 8 руу шалгахтай хий. 8 бол 9-өөс бага. За би энд буцааж тавиад байгаа боловч яг мөн нэгтгэл буцааж тавьж байгаа ямар ч үйлдэл бол болохгүй байгаа. Зөвхөн энэ min гэдэг одоо хувьсгчийн утгыг нь өөрчилж байгаа үйлдэл болж байгаа гэдгийгээс анхаарах хэрэгтэй. За тэгвэл хэдүүлэн нь одоогоор мэдчихээд байгаа. Энэ хоёр нүдийг хэдүүлээ шалгасан чинь одоогоор мэдчихээд байгаа хамгийн бага тоо 8 тийм ээ. За тэгсэн чинь дараачийн нүдийг шалгасан 2 гэдэг тоо байна. За тэгвэл хэдүүлээ 2 бас 8-аас бага юм чи 8 буцааж тавиад 2-ыг минимум дээр аваад ирье. За 2 минимум дээр авчирсан юм чи одоогоор бидний мэдж байгаа хамгийн бага тоовоос 2 гэдэг тоо тий энэ хэсэгт байгаа. Энэ array хэсэгт. За дараа нь тэгсэн чинь 7-ыг шалгасаа 7-оос мэдээж 2-оос их тоо учраас минимум болж чадахгүй. 3 бол их тоо, 6, 4, 5 бол бүгдээр их тоо. Тийм учраас хэдүүлээ 2-ын одоо байрыг нь олчихсон шүү дээ. Энэ биш тий. 9 дээр байгаа. Энэ байран дээр 2 бол ирэх ёстой. Яг тэгвэл хэдүүлгийнх нь энэ хэсэг өөрөө хэдүүлэн шалгаж байгаа энэ хэсэг бол энэ 2 дахь энэ элементээс буюу индекс нь 1 гэдэг элементээс бол ихэрх нь байна тий. За тэгэхээр хэдүүлээ 9-ийг temp дээр аваад ирээ тавьчихлаа. Дараа нь 2-ыг энэ дээр авчираа тавьчихлаа. За тэгээ 9-ийг 2-ийнхоо байсан байранд наваач тавьчих шүү дээ. За тэгэнгүүт одоо хэдүүлээ эхний 2 тоос ACT sorted болчихлоо. Эхний 2 тоо бол одоо хэдүүлсэнд нь хамааразгүй болсон. За харин 3 дахь тооноос хэдүүлээ ихсэхдээ одоо 3-аас
array-ийн төгсгөр хүртэл хэдүүзээ шалгах хэрэгтэй. Одоогоор бидний мэдж байгаа хамгийн минимум тоос 8. Тийм ээ? 8 бол хамгийн минимум нь. За тэгвэл дараагийн тоог нь харъя. 9 гэдэг тоо байна. 9 гэдэг тоо бас 8-аас бага биш шүү дээ. Тийм учраас хэдүүсээ 8-ыг энэ дээр хэвээрээ байлгасаар. За 7-оос 8-аас бага. Тийм учраас 8-ыг 7-оор оржуулад энэ бичих нэ. Ингээд бичих нэ. За хэдүүс одоо 7 гэдэг юутай болоод авцсан. Минимумтай болоод авцсан. Тэгвэл дараагийн тоог шалгах хэрэгтэй хий. 3 гэдэг тоон дээр шалгах хэрэгтэй хий. 3 бол 7-оос бага тоо, тийм ээ. Тийм учраас 7-оо оржуулаа 3-ыг минимум дээрээ тавих нь. За тэгэхээр хэдүүсээ дараачихын шалгахтай 6 бол мэдээж 3-аас их тоо. Тийм учраас минимум болж чадахгүй. За 4 бол 3-аас их тоо минимум болж чадахгүй. 5 бол 3-аас их тоо минимум болж чадахгүй. Тийм учраас энэ array-ийн төгсгөр дээр хэдүүсээ шалгахт нь хүрээд ирсэн юм чинь хэдүүсээ юу мэдж байгаа вэ гэвэл энэ хагасын энд байгаа энэ хэсгийн хамгийн бага тоо бол 3 гэдгийг хэдүүсээ мэдчихээн. Тийм учраас хамгийн зүүн тал дээр нь тавьчих тий. Тэгэхээр хэдүүсээ хамгийн зүүн тал дээр 8 гэдэг тоо энэ хэсэгт байна гэхээр чинь 8-ыг темп дээрээ тавьлаа. 3-ыг буцаагаад дээрээ тавьлаа тийм ээ. За тэгээд хэдүүсээ 8-ыг 3-ыг байсан байран дээр нь авчираа тавьчих штэ тий. Ингээд. За тэгвэл одоо хэдүүсээ харахад эхний 3 тоо юу болцсон? Ирэмблэгдсэн. Харин 4 дахь тооноос эхлээд ирэмблэгдэг байна. За тэгэхээр одоогоор бид мэдж байгаа хамгийн минимум тоос 9. Тийм учраас хэдүүсээ энэ нүднээс хамгийн төгсгөлийн энэ нүд хүртэл хэдүүлээ шалгалтаа хийгээд хамгийн бага тоог нь олоод энэ нүдэнд тавих хэрэгтэй шүү дээ, тий? Энэ нүдэнд байгаа тоотой сольж тавих хэрэгтэй. Үнэндээ бас. За тэгэхээр 9 дараагийн шалгалт 7. За 7-оос мэдээж 9-өөс илүү. Тийм учраас 9-ийг энэ байранд нь тавиад 7-ог минимум дээр аваад ирье. За тэгвэл 8-тай дараа нь харьцуулаад үзье. 8 бол 7-оос их учраас минимум болж чадахгүй. За 6-оос мэдээж минимум болж чадна. 7-ог байранд нь тавилаа. Тэнгүүд 6-оос минимум болж чаднаа. Тийм учраас 6-аа ийшээ тавьчих. За тэнгүүд 6-гийн дараагийн шалгалтыг хийсэн чинь 4. 4 бол 6-аас бага. Тийм учраас 4 бол одоогоор бидний шалгалтын бол минимум хэвээрээ байсаар байна. 4 бол байна. За тэгвэл дараагийн хамгийн сүүлийн шалгалтыг хийхэд 5 бол 4-өөс илүү учраас минимум болж чадахгүй тийм ээ. За тийм учраас хэдүүсээ 4-ийг энэ поршныхоо энэ поршныхоо хамгийн бага тоо гэдгийг нь хэдүүсээ мэдээд авчирсан. За тийм учраас хэдүүсээ 9-гээд энэ хамгийн зүүн тал энтэй байрансаа 4-ийгөө энэ дээр аваад ирээ тавих нэ. За 9-ийг бол 4-ийнхөө байранд авчиж тавьчихна. Ерөнхийдөө swap хийчихнэ гэсэн үг шүү дээ, тий. За тэрний дараа хэдүүсээ одоо эхний 4 тоонд бол яг ирэмблэгдсэн байгаа учраас хэдүүсээ 7-оос эхлээд шалгахтай ихнэ. 7-оо тавьчихсан. 7-оос минимум тий. Одоо бидний мэдээд байгаа хамгийн минимум. Тэгэхээр энэ нүднээс одоо энэ нүд хүртэл хэдүүсээ шалгахтай энэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хэдүүсээ 8 бол 7-оос ихээ. Тийм учраас минимум болж чадахгүй. Харин 6 дээр өнгөд энэ бол минимум болж чадна шүү тий. За тэнгүүд 6 тавьчихлаа. Энэ дээрээ минимум дээрээ. За тэнгүүд хэдүүсээ 9-ийг шалгахтай 9-оос мэдээж минимум болж чадахгүй тийм ээ. За тэнгүүд 5-тайгаа харсан чинь 5 бол минимум болж чаднаа. Тийм учраас хэдүүсээ 5-ыг ийшээгээ явчихжээ. За мөн энэ бол array-ийн төгсгөл дээр үрээд ирсэн шүү дээ. Тийм учраас хэдүүсээ шалгалтаа зогсоогоод одоо 5-ыг энтэй сольих нь байна. За энийг темп дээр авчирч тавилаа. 5-ыг оронд нь тавилаа. 7-оо 5-ынхаа байсан байранд аваачаад тавьчихлаа. За одоо эхний 5 элемент sorted болцсон тий. За тэнгүүд за хэрвээ мэдээж энэ алгоритмыг ойлгосон бол одоо энэ хэсгийг бол гүйцэгчж болно ямар ч асуудалгүй. За тийм шууд код руу бол орж болно. За тэгэхээр энэ дээр одоогоор бол бидний 8 гэдэг элемент бол бидний мэдж байгаа хамгийн минимум элемент байна. За тэнгүүд 6-тай харьцуулаад үзвэл мэдээж 6 бол бага элемент тийм учраас 6 ийшээ авчираа тавьчих. 6-оос мэдээж 9-оос нь 7-2-оос бол бага. Тийм учраас хэдүүсээ шалгалтаа хийгээд дуусчихсан. Одоо 8-тай сольж тавья шүү дээ тий. За 8-ыг темп дээр авчирч тавьлаа. 6-гаа 8-ынхаа байсан оронд аваач тавьлаа. 8-ыг ийшээ тавьлаа тийм ээ. За тэнгүүд одоо хэдүүсээ харахад эхний 6 элемент бол ирэмблэгдсэн байна. Зөв ирэмблэгдчих. За тэнгүүд хэдүүсээ дараачийн одоо 3 элемент дээр хэдүүсээ шалгахтай шүү дээ. Одоо дараачийн 3 элементээс бид нэр одоо хамгийн ихнээсээ ихсэн. Мэдгэж байгаа хамгийн бага нь бол 8 байна. За тэгвэл дараачихын шалгалтаа хий. 9-тэй харьцуулаад үзье. 9-өөс илүү учраас минимум болж чадахгүй. Харин 7-той харьцуулаад үзвэл 7-оос минимум болж чаднаа тийм ээ.
За тэгэнгүүт хэдүүсээ 8-9 юу ясаа 7-гоо минимум дээр авчираа тавьчихсан. За тэгэхээр хэдүүсээ юу мэдчихээн гэхээр одоо энтэй сольох хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхээр энийгээ temp дээр авчирч тавилаа. 7-гоо ишээ бачаад тавилаа. 7-гоо байрыг өсчихлоо тий. Тэгээд 8 нь энэ дээр хүрээд ирнэ. За тэгээд хэдүүсээ одоо сүүлийн 2 тон дээр юугаа хийгээд байгаа шүү дээ. Энэ сүүлийн тон дээр шалгалтууд хийх ямар ч хэрэг бол байхгүй. Угаасаа хийхгүй. За тэнгүүд бидний одоогор мэдгэж байгаа хамгийн бага тоо 9. Тэнгүүд 8-тай шалгалтаа хийлээ. За 8 бол мэдээж 9-с илүү байна гэдэг нь бол харагдаж байна. Гэтэ шууд бол солигдохгүй шүү дээ. 8-гаа ихсэл минимум дээр авчирч тавина. Дараа нь 9-ийг temp дээр авчирч тавина. Тэрний дараа 8-гаа 9-ийнхөө байсан байран дээр нь авч тавина. 9 нь 8-ийнхаа байсан байран дээр ирнэ. За ингээд хэдүүрийнх нь бол selection sort бол ерөнхийдөө дуусах нэ. Утга санаа нь бол иймэрхүү санаагаар бол бодогддог байна. За одоо хэдүүсээ coachтод үздэсгэе тийм ээ. За хэдүүсээ coachтод үздэсгэе тийм ээ. За coachтод хэдүүсээ мэдээж хэдүүсэнд нь loop хэрэгтэй. За loop нь хаанаас хаа хүртэл явах вэ гэвэл энэ тгээс нэг n-ээс нэг хүртэл явна шүү дээ. Яг тэгвэл хэдүүсээ хамгийн сүүлчийнх нь элемент дээр за n гэдэг нь бол энэ дээр зарж n гэдэг нь бол array-ха size нь тийм ээ. За тэгвэл яагаад хэдүүсээ n-ээс нэг хүртэл явж байгаа вэ гэвэл угаасаа хамгийн сүүлчийнх нь элемент дээр сүүлийн 2 элемент дээр ирээд тэгээд тэр хоёрын байрыг нь сольчих юм уу хэвэндээ байлгахчвал тэгэж болно шүү дээ. Сүүлийнх нь элемент дээр угаасаа ямар нэгэн юу хийх ямар ч шаардлага бол байхгүй. Ягаад гэвэл өөрийг нь өөртөө харьцуулна гэдэг чинь утгагүй юм болоод ирж шүү дээ, тий. За тэгвэл хэдүүсэнд нь энэ дээр нэг min index ч гэдэг юм уу тий нэг юм юу авчих. За энэ бол мэдээж i-аас гисэн. Одоо хэдүүсээ мэдж байгаа шүү дээ. Хамгийн ихтэй 9-өөс угаасаа хамгийн минимумыг нь хэдүүсээ 9 гэж бодсон шүү дээ, тий. За гэхдээ хэдүүсээ одоо жишээн дээр хэдүүсээ юугаар авсан бэ гэвэл одоо утгаар нь авцсан. Гэтээ яг одоо код бичихтэй бол хэдүүсээ мэдээж индексээр нь бичиж явна. За тэр нь бол ерөө амар байгаа. За тэрний дараа хэдүүсээ J нь бол мэдээж i дээр нэгээс ихсэн шүү дээ, тий. Яагаад гэвэл хэдүүсээ хамгийн ихнийх нь элементийг одоо жишээ нь 1 гэд осчиж байгаа. Тэнгүүд 1 гэд осчиж байгаа. Тэнгүүд 9 8 2 7 3 6 4 5 босчиж байгаа шүү дээ хэдүүсэнд нь тийм ээ. Тийм учраас хэдүүсээ одоо минимум индекс нь 2 дахь луп дээр юу гэж явагдах вэ гэвэл нэг нь угаасаа болцсон юм чинь мэдээж 9-өөс ихсэн тийм минимум индекс нь 9-өөс ихсэн. За тэгэнгүүт дараачийн шалгалт нь хаанаас ихсэх вэ гэвэл 8-аас ихсэн. Ингэж явах нь. За тэгэхээр тэр min idx гэдэг энэ юу бол хувьсагч бол 2 дахь за хамгийн ихний мэдээж iteration дээр бол хамгийн ихний одоо loop дээр бол мэдээж 9-өөс ихсэн. За тэгвэл 2 дахь юун дээр ч гэсэн одоо 1 гэдэг тоогийн байрыг нь осны дараа ч гэсэн хэдүүсээ ихсүүлэхдээ 9-өөс ихсэх нь байна тийм ээ. За тэгээ 9-өөс ихэрч яваад тэгээд 8-аас ихсээд энэ хүртэл тоонуудтай харьцуулж яваад энэ тоонуудын дундах хамгийн минимум тоог нь олох нь байна тийм. За тэгээд хэдүүсээ J нь бол n хүртэл явна. Төгсгөл хүртлээ явна шүү дээ. J нь бол тий тэгэх ёстой. Төгсгөл хүртлэн шалгах ёстой хэдүүсээ. За тэгээд хэрвээ array тийм ээ J нь array min index-с бага усчвал хэдүүсээ одоо min index дээр хамгийн гол нь хамгийн бага тоог нь хадгалах гэдэг байна. Хамгийн бага тооны индексийг нь хадгалах гэдэг байгаа тий хэдүүсээ. Тийм учраас хэдүүсээ энэ дээр J-ийг хадгалчих нь. Одоо хэдүүсээ энэ loop дуусны дараа юуг болох вэ гэвэл хамгийн бага тооны индексийг нь хэдүүсээ осчиж байгаа байхгүй тий. За тэгсний дараа хэдүүсээ юу хийх юм бэ гэхээр байрыг нь сольчихно. За тэгэхээр яаж байрыг нь сольих вэ? Угаасаа хэдүүсээ бол мэдчихэж байгаа шүү дээ тий. Хэдүүсээ temp гэдэг юу хэрэгтэй. За temp дээр хэдүүсээ за array-г нь авчирсан болно дөө. Ерөнхийдөө array за хэдүүсээ зүгээр i-г нь авчирчээ тий. За тэгээд array i дээрээ хэдүүсээ array min index-ийг хадгалчихна. Харин array min index дээр болохоор хэдүүсээ temp хадгалчихна. За энэ бол энгийн зүгээр swap хийдэг тийм үйлдэлчтэй тий. За зүгээр swap гэдэг function ч гэсэн ашиглаж болно. Ялгаа байхгүй. За хэдүүсээ одоо ингээд эренбэлчиж байгаа юм чинь энэ бол эренблэх одоо хамгийн сүүлийн үйлдэл байна. За тэгээд хэдүүсээ эренбэлчиж байгаа юм чинь хэдүүсээ юу яаж үздэхээ гаргаж үздэхээ тоонуудаа тийм ээ. За array i дээр байх тоонууд дундаа зайтай хэвлэн. За тэгээд
За яг return nurse байсан болсон байхгүй ч гэсэн болсон дөө. Ер нь бол нэг тийм амар ялгаатай биш. За хэдүүсээ одоо ажлуудад үзцгээе. За миний юу бол жоохон удаж байгаа. MC-с бол жоохон удаж байгаа. За. За угаасаа яаж гарч ирэх нь бол тодорхой шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 гэж гарч ирэх ёстой. Хэрвээ зөв ирэмбэлж байгаа бол. За тэгээд харсан чинь 1 2 3 4 5 6 7 8 9 гэж гарч ирж байна те. За ерөнхийдөө бол би зүгээр энэ дээр индексээр хийчихэж байгаа болохоос ерөнхий утга санаа бол яг юун дээр хийсэнтэй бол ижилхэн ямар ч ялгаа бол байхгүй. Тийм учраас та бүгд ч гэсэн энэ талаар нь бас одоо илүү ойлгомжтой болгохын тулд бол утгаар нь хийсэн. За гэхдээ индексээр нэг утгаар нь хийх бол нэг тийм амар ялгаатай зүйл бол биш шүү дээ те. За тэгэхээр өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд иймэрхүү бичлэгүүдийг ер нь цаашдаа оруулсаар байх болно. Тийм учраас лайк болон subscribe сайн дараарай манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Хэрвээ асуух зүйл байвал комент хэсэгт бичиж асуугаарай.